За сайн байцгаана уу? Энэ өнөөдрийн бидний ярих нэгэн сэдв бол та бүгдийг төрж байх үед тийм үү таны төрсөн цагтаа ч хамаатай гэсэн. Төрж байх үед чинь зүүн зүг талаас мандж байсан буюу үхрийн орд хэрвээ мандаж байсан тохиолдолд ямар нөлөөлөл авчирдаг вэ гэдэг сэдвээр ярилцсан. Тэгээд энэ төрөх цагтай холбоотой орд бол таны физик биетэй холбоотой байдаг. Одоо нэгсээр бол альва хүнтэй танилцаад тухайн хүнийг нэлээд мэдсэн тохиолдолд тэр нарных нөлөөлөл, унган зан чанар, мөн тэр сарны нөлөөлөл гэх мэт зүйлүүдийг ажигладаг. Төрж байхад мандаж байгаа орд бол нэгсээр одоо ор зурхаанд бол маск гэсэн хүн болгоны тэр төрөлхийн нэг масктай байдаг. Хүнтэй дөнгөж нэг танилцахад энийг ийм хүн юм шиг байна гэсэн тэр маск нь бол мандаж байсан ордтой холбоотой. Тэгээд таниад ирэхээр тухайн хүний төрсэн сарынх нь тийм орд нь илүү харагдаж эхэлдэг. Тийм болохоор би дахиад давтаад хэлье. Энэ бол та бүгдийг төрөх цагтаа ч холбоотой юм. За тэгэхээр үхрийн орд. Үхрийн ордонд төрж байх үед үхрийн орд мандаж байсан үед тухайн хүнд ямар нөлөөлөл авчирдаг вэ гэхээр бол тухайн маш хэмнэлттэй байдаг. Энэ мөнгө санхунд бол маш хэмнэлттэй. Одоо та бүхэн амтан дээр харах юм бол хонь ямаач гэдэг юм өвс ногоо гэдэгтэй бол шууд ингээд иддэг. Үхэр бол ингэж хэлээрээ орооч тийм үндсээр нь одоо юу гэдэг их тийм хэмнэлттэй тухайн тэр байгальд ч гэсэн хэмнэлттэй байдаг. Тэгэхээр үхрийн орд мандаж байсан хүн бол мөнгө төгрөгөнд маш хэмнэлттэй зарцуулдаг. Нэг тийм үрлэгэн биш. Нэг тийм ерөнхий талаас нь ярьж байгаа бусад гаригууд чинь хаана байна? Ялангуяа таны мөнгө санхүү өдөрдөг сугар гариг чинь хаана байна? Тэ? Хэрвээ таны өдөрдөг сугар гариг чинь хоньны ордонд орох бол бас үрлэгэнж байд юм уу? Гэх мэт бусад гаригсуудыг харна. Тэгэхээр энэ бол маш ерөнхийд нь ярьж байгаа. Ерөнхий талдаа бол нэлээд мөнгөнд одоо юу гэдэг хэмнэлттэй, мөнгө санхүүнд хэмнэлттэй тийм хүмүүс байдаг. Мөн тэрнээс гадна үхрийн ордны хувьд бол хүний 5 метр хүү өдөрдөг. Одоо үнэрлэх, харах, сонсох, одоо байрах, мэдрэх юу гэдэг нь те. Тэгээ хүний 5 метр хүү үхрийн орд өдөрдөг. Тийм болохоор тэр үхрийн ордны хувьд бол маш тийм одоо ганган хэнцэр хувцалдаг те. Тэргээсээ их өөрсдөө кайф авдаг. Жирийн хувцлахгүй. Сугар гаригаар өдөрдөг. Сугар гариг өөр бол бас гоо сайхны талтай байдаг. Тэгэхээр тийм байдаг. Мөн маш одоо үгүй үнэтэй ресторанд ордог ч юм уу, үнэтэй хоолны газар ордог ч юм уу, үнэтэй зоч буудалд ордог юм уу, тэ ямар нэгэн тийм тансаг одоо юу гэдэг тийм биеинд нь мэдрэмж одоо мэдрэх хүч харахад ч гэсэн одоо өмсөхөд ч гэсэн байд юм уу, идэхэд ч байд юм уу, тийм зүйлүүдийг удирдаг. Тэгэхээр тийм их зүйл маш дуртай. Одоо жишээл ойр дотныхоо одоо үхрийн ордны ч юм уу, үхрийн орд мандаж байгаа хүний гэрт ороход бол маш тохилог байдаг. Цэцэг ногоотой. Тэрнээс маш цэвэрхэн. Бүх юм нэг тийм байранда гэрээ маш гой тогтчулдаг хүмүүс байдаг. Сугар гариг өөрөө бас тийм гоо сайхан мөнгө санхүү тийм зүйлийг бас удирдаг гэсэн байгаа. Одоо маш олон боллор эсвэл одоо юу гэдэг хундагч байд юм уу? Уран зурагч байд юм уу? Уран баримлч байд юм уу? Тэ? Тийм гэрээ их тийм догчулсан, тийм догчсон, тийм цэвэр, тийм одоо дохлог байр орон сууцнд байх дуртай хүмүүс. Тэр жоо уурлуулаа гэх юм бол найз нөхдөнд очоод тэр гэрээг нэг жоох ингээ завруулчих хэлбэр цаанаасаа байж чаддаг. Тийм цэвэрдүү хүмүүс. Ялангуяа үхрийн орд мандаж байгаа хүн бол тухайн хүний физик биетэй холбоотой байдаг. Тэгэхээр яг энэ үхрийн орд мандаж байгаа хүнийг харахад бол хүзүүн урт байд юм. Гэхдээ гой хүзүүтэй байд юм уу? Тийм байдаг. Хоньны ордныхны хувьд бол энэ хөмсөх юм эсвэл нүд тавцаадаа нүдний юм уу энэ нүрэн дээрээ тийм сорвтой хүмүүс байдаг. Үхрийнхэн болохоор тийм хүзүү урттай. Энэ зөвхөн үхрийн ордонд төрсөн биш. Ялангуяа үхрийн мандаж байгаа орд нь болохоор таны физик биетэй шууд холбоотой байдаг. Тийм байна. Тэгээ энэ ордны хүмүүс бол яг нэлээд тийм одоо юу гэдэг бутууд тал нэх юм бол маш одоо зөрүүд нэг сонголтондоо ингээд хүрсэн бол тэрийг өөрчлөх гэж бол маш хэцүү. Тухайн үнэтэй бол нэлээд тийм юу гэдэг бас нэг айтайхан шиг ярьж барихгүй бол хэдий тухайн хүн за миний буруу гэсэн боловч тэрийг миний буруу гэж хэлэхгүй бүр эсрэг зөрдөг маш зөрүүд хүмүүс байдаг. Тэгэхээр энэ зөрүүд зам өөрсдөө занаас хорлдог тийм байдаг. Тэрнээс биш ямар нэгэн сонголтонд хүрэхдээ нэлээд удаан одоо шин хоньны ордныг аваад үзэх бол
аливаа нэг сонголт хийхдээ бол бодож байгаад юм хийчдэг байхад бол үхрийн ордынх бол бодож байж байгаад нэг сонголтоо хийдэг. Тэгээд тэр сонголтоо хийсэн үед бол тэрийг өөрчлөх одоо юу гэдэг хувь маш бага байдаг. Тухайн нэг тийм бодолтой орчхороо одоо юу гэдэг нэг галт тэрэг явсан бол дахиж ирдгүүртэй адилхан тийм байдаг. Тэр нь заримдаа өөрсдөд нь ч муу нөлөө авчирдаг, сайн ч нөлөө авчирдаг байх. Тэгэхээр янз янз байдаг. Тийм байна. За тэрнээс гадна энэ физик бит бол тав дахь ордон хүүхдүүд нь байдаг. Тэгэхээр хүүхдүүдэд бол тийм будын нөлөөтэй, мэдлэг талтай, оюунлаг талтай хүүхдүүд байдаг. Сэргэлэн цовоо, сониуч тийм хүүхдүүд ихчлэн гарч ирдэг. Эхнэр нөхрийн хувьд бол ирээдүйд эхнэр нөхрийн хувьд бол эсрэг ордон байдаг. Хилэнцгийн орд гэсэн үг. Хилэнцгийн орд төрж байхад биш, хилэнцгийн тийм эрчим хүчтэй сэтгэл санааны хувьд, тийм үү, сэтгэл санааны хувьд одоо нэгэн одоо үйлцэл, нэгэн барилгад ингэж орж ирэх тийм хүний хайж авдаг. Зөвхөн нэг тийм юу гэдэг сэтгэл санааны хувьд яг ижилхэн төвшөнд одоо юу гэдэг ярьж барьдаг ч байд юм уу. Тийм сэтгэл зүйн талтай холбогдчихж тиймэрхүү талын одоо эхнэр нөхөр хөвчлөө өөрсдөд нь таардаг. Тийм байна. Тэрнээс гадна мөн албан тушаалын хувьд бол эдгэрт бол хумхын буюу нэлээд тийм юу гэдэг санхүү талын мөн мөнгө талын одоо байгууллагын нэгтлэмж байд юм уу, ябооч байд юм уу, эсвэл одоо сангийн яамд ч байд юм уу. Гэхдээ мөнгөн талдаараа их сайн бид түрүүсэн хянамж одоо юу гэдэг аривч тийм аривч хүмүүс байдаг. Тийм байна. Зүгээр эдний маш нэгэн дутуу тал гэх юм бол үхрийн ордын хит одоо аливаа зүйлийг энэ ялангуяа одоо грекийн домогт бичсэн байдаг. Альфред гэдэг одоо өөрийнх нь суур гарыг нэрлэж байгаа одоо гаригс ертөнцийн хараал хүрсэн гэдэг юм уу. Тэрний нэг одоо давах ёстой зүйл нь гэхээр бол мөнгө санхүүг мөн одоо бусад зүйлийг хайр дурлал ялангуяа энэ хоёрыг тэнцвүүлж байхгүй бүх зүйлийг мөнгө санхүүгаар хараа авчихаараа тэр одоо гаригс ертөнцийн хараал гэж нэрлэдэг тэрийг тусчдаг. Нэгвэр бол тухайн оны маш харалхан болох тийм бас төлөвтэй харагддаг. Одоо ялангуяа үхрийн ордогт ингээ харж яхад нэг тийм өнөөдөр маргаашаараач байд юм уу нэг тийм хоосон чанартай мөнгийг их тийм дээдэлсэн ч байд юм уу те түрүүн бэсэх тийм гоё хувцалдаг гэсэн шүү хүн нэлээд таар уцтай ороод ирэл бас гаднах үзмжээр нь бас хараад нөгөөдгийг явуулахч байд юм уу. Гэхдээ тэр талаараа тийм харлан байдаг. Эндэгт бол үлгэр домогч бичээссэн байдаг. Хэрвээ тэр тухайн одоо орны бас тэр хараалыг одоо юу гэдэг өөрөө хүрхгүй бодвол тэр хоёр хайр дурлал тэр оюунлаг талыг мөн тэр мөнгө санхүү хоёрыг тийм баланслах суух хэрэгтэй. Аль нэр нь ингээ явчих юм бол тэгээ сохроо алга болчтой хүмүүс. Тийм байна. Тэрээс биш бол маш сайн одоо тоогооч нар ч байд юм уу. Өөр одоо юу гэдэг массажист ч байд юм уу. Гэх мэт тийм мэдрэмж талтай. Тэгэхээр тийм зүн совин талдаа биш зүгээр юм таван мэдрэхүү талдаараа тийм зүйлүүдийг удирддаг албан тушаал хийхэд их зүгээр. Тийм байна. За маш товчхондоо юм байна. Үхрийн ордонд мандаж байсан тухайн нэг иймэрхүү нөлөөтэй байдаг. Тэгээд та бүг асуулт байгуул асууж болно. Дараагийн хичээлээр бид нар эхрийн орд мандаж байсан тухай ярив. Агаарын тусад баярлалаа. Баярлалаа.